За сайн байцгаана уу багш нараа, та бүгддээ энэ өдрийн минь төргий. Би нийслэлийн 271 дугаар цэцэрлэгийн багш Шалун байна. Өнөөдрийн туршлага солилцох үйл ажиллагаагаар Кана сайт дээр хэрхэн өөрт хэрэгтэй зүйлээ хэлбэрээр хийж болох тухай мэдлэг мэдээлэл хүргэхээр энэхүү бичлэгийг бэлтгэж байна. За тэгэхээр бүгдээрээ Google-ийнхаа хайлтсан дээр Canva гэд бичиж орчино. За ингээд хамгийн ихэнд нь сайт маань харагдаж байна. За та нар маань Canva руу орохдоо хэрвээ анх удаа орох жоо л YouTube-ээс Canva руу нэвтрэх бүртгүүлэх гэж ороод тань дээр Gmail-ээр нэвтрэх үү, Facebook-ээр нэвтрэх үү гэсэн сонголт гарч ирнэ. Тэрэн дээр Gmail-ээр нэвтэрж орох нь зүгээр шүү манайхаа. Анхаарах зүйл дээр за тэгээд нэвтрээд орсон нөхцөл нүүр маань нэг ингэж харагдах нэ. За ингээд хамгийн ихэнд маань миний хамгийн их ашигладаг A4, A3 хуудаснууд, ажлын хуудаснууд харагдаж байна тийм ээ. За энд хэрвээ та нарын анх ороход энэ хэмжээсүүд харагдахгүй байгаа бол энэ custom size гэдэг рүү орно. За энэ дээр ороод энэ dotly more гэдэг дээр дараад энэ дээр дарангууд чинь таны сонголтууд гарч ирнэ. Цаасны хэмжээсүүд гарч ирнэ. A3, A4, A5, за cart гэдэг ингээд янз бүрээрээ гараад ирэх нэ. За би 10 минутанд багтааж ярих учраас аль болох олон мэдээлэл хүргэхийн тулд эхний ээлжинд хийх зүйлүүдийг эсвэл одоо та нартай энэ юг сонгож үзүүлье. A4 дээр би дасгал ажлын дэвтэр хийх талаар танилцуулъя. За энэ дээдлийн 3 цэг дээр дарчна. Дээдлийн 3 цэг дээрээ дараад энэ templates буюу загварууд руу орно. За энэ дээр ингээд оронгууд танд бизнесийн чиглэлээр хийх гэж гинүү, сошиал медиа, боловсрол, бичлэг үү гэдэг ингээд сонголт гараад ирнэ. Эндээс боловсрлоо сонгоод, градийг сонгоод, сургуулиуд цэцэрлэг үү гэдэг ингээд бас гарч ирж байна. За би цэцэрлэгийг сонгоё. Цэцэрлэгээ сонгоод за ингээд ороод ирнэ. За эндээс авахдаа юуг анхаарах вэ гэхээр ийм Pro гэсэн тэмдэглэлгүй хуудсыг сонгоно. Pro гэсэн тэмдэглэлүүд маань төлбөртөг сануулж байгаа. За би эндээс харж агаад за энэ хуудсыг сонгочихъя. Авахыг хүссэн зурган дээрээ дараад энэ цэнхэр дээр дарчна. За Canva-гийн давуу тал юу вэ гэхээр ямар ч зураг ажлын хуудсан дээр ажилласан хүссэн зураг үг үсгээ өөрчилж болно. Бид нар Pinterest дээрээс чанартай зураг бичлэг татаад тэрийгэ шууд хэвлэдэг бол Canva дээр өөрсдийнхөөрөө өөрчилж болох нэ. За энэ дээр би жишээ нь хурдан хийх учраас ингээд бодгоогоор хийжье. За дасгалыг холбоороо ч юм уу тийм ээ. За би холбоороо гэж биччихье. Та нар маань үг үсгээ өөртөө бодож агаад хийж болох нэ. За энэ бичлэг маань надад таалагдахгүй байна гэж үзэх юм бол энэ дээд хэсэг дээр сонгочихно. За бид нар голцоо арайлыг хэрэглэдэг учраас арайлыг сонгочихъя. За ингээд чирээд дээш нь доош нь голлуулад ингэчих болох нь. За энэ дээдлийн нэрийг бас монгол болгож болно. За ингээд өөрчлөө явуучих нь. Энд жишээ нь юу гэдгийг та аргачлалаа бичиж болох нь. Энэ дасгалыг яаж ажиллах юм тийм ээ. Ингээд аргачлалаа бичиж болно. За энэ зургууд надад таалагдахгүй байна. Би сэдвийнхаа хүрээнд хийя гэх юм бол мэдээж ирэг та алийг нь устгамаар байна. Ингээд устгаад одоо энэ элемент гэсэн цэс рүү ороод эндээсээ та зураг сонгож болно. За мөн адил за би toys гэд бичиж. Canva дээр англиар үгээ бичдэг учраас дандаа англиар бичнэ. За toys гэд оръё. За ангингууд хөөрхөн хүүхдийн тоглоомууд гараад ирж байна тийм ээ. За хүүхдийн тоглоомуудаа see all гэд тарангууд маш олон сонголтууд гарч ирнэ. За эндээс би Pro тэмдэглэлгүй. За энэ хөөрхөн бамбруу шиг сонгоё. За ингээд тавьчих болох нэ. За энэ бамбруушаа 2% хэвлэхийн тулд яг ижил хэмжээтэй хэвлэхийн тулд энэ нэмэх тэмдэг дээр дарчна. Ингэнгүүт яг таны хүссэн хэмжээ ижилхэн гараад ирнэ. За би дахиад 2 дахь хуудас өөр загвар сонгоё тийм ээ. Өөр загвар сонгоё. Энэ дизайн гэдэг рүү ороод эндээс за би энийг авчи. За мөн адил энэ жижиг бүх хэсэг бүрээрээ бүгдээрээ арилна, нэмэн, хасна. За эднэрийн оронд шагаа ч юм уу те одоо ингээд өөрсдийнхөө хүснээр өөрчилж болох нэ. За ингээд хідэн ч хуудастай дасгал ажлын дэвтэр бүтээж болох нь. За одоо би дахиад өөр нэг зүйл үзүүлье.
За бид нарт бас мөн хэрэг болдог персентаж байгаа тийм үү? Хамгийн ихээр хэрэгэлдэг 2-3 зүйлийг л минутанда багтаад хийхийг хүсэж байна. За тэгэхээр хуудасаа сонгочоод энэ дизайн гэдэг зэс рүү ороод за PowerPoint-ийн загварууд гараад ирж байна. Энэ загваруудаас за би жишээ нь энийг сонгоё. Бас Pro гэсэн тэмдэглэлийг сонгохыг анхаараарай. За ингээд нэг хуудсыг авах уу, хоёр хуудсыг авах уу, эсвэл бүх хуудсуудыг нь авах уу таалагдж байна тийм ээ. Хөөрхөн байна. За ингээд аруулангийн авчия. За аруулангийн аваад энд та өөрийн хүссэн үгээ нэрээ биччихнэ. За энэ дээр хүүхдийн хөгжил ч юм уу тийм ээ. Хүүхдийн хөгжил эцэг гэхэд хэрвээ персентаж тавих гэж байгаа бол ингээд өөрийнхөө хүссэн хэмжээгээрээ өөрчлөөд үгсгээ томруулж жижигрүүлээд ингээд орчиж болох нэ. За би энийг жишээ нь за 32 болгочих. За арай жижиг санагдах юм бол дахиад тийм ээ. За 144 болгочих. За ингээд томруулж жижигрүүлээд оруулчих болно. За энд юу байх вэ? За энэ ч жишээ нь оноо бичээд өгчий. За доошлуулчих. За энд багш халиун өөрийн овг нэрээ бичээд ингээд оруулчих болох нэ. За энэ хоёр хүүхд маань хэтэрхий том харагдаад байгаа бол ингээд хасаж болох нь. За ингээд тавьчих болох нь байна. Яаж зөөгөөд ашиглаж болох нэ. За энэ дээр би өөр зураг оруулмаар байна гэх юм бол энэ элемент рүүгээ орчин. Элемент рүүгээ ороод за юу ч хийж болно тийм ээ. За энд таны хайж байгаа зураг хэрвээ байхгүй байх юм бол буцаж гараад энэ дээр за англиар children ч юм уу те James fruit free үнгүү жимсний зураг за тоглоом хүүхэд гэд ингэ байж байна. За би за хүүхдийг харъя. За хүүхд рүү орлоо. Ингээд see all-ээр дарангууд бүх төрлөөрөө янз бүрээрээ гараад ирж байна. За нараа. За би аз жаргалтай хүүхд за happy children гэдэг дээр дараад үзье. За ингээд про тэмдэглэлгүй ийм зургнууд гараад ирж байна. За би энийг авъя. За ийм хөргөн нэгээ томруулж жижигрүүлээд бас янз бүр болгож болох нэ. За хамгийн гол чухал зүйл маань бид нар Canva дээр ажиллаад хадгалах хэрэгтэй. За энэ share дээр дараад download гэдэг дээр дараад за энэ суман дээр дарна. Ингэнгүүт та PDF-ээр хадгалах юм уу, зургийн хэлбэр юм уу, бичлэгээр юм уу, яаж хадгалахын тэрийгээ сонгоод за би жишээ нь зургаар хадгалчих. Дахиад. За энэ download гэдэг дээрээ дараад энчээ хадгалж чинь тийм үү? За энэ маань уншиж дуустал өөр юм руу орж болохгүй. За ингээд хадгалаад авчи. За ингээд миний нөгөө персентажийн 10 утас минь аруулаа ороод ирлээ. Та нар маань хэдэн утас ашиглагын тэрүүгээр ашиглаад устгаад нэмгээр бол нэмээд ингээд явуулах нэ. За энийг копидоод PowerPoint руугаа оруулъя. За ингээд ороод ирчихэ. За ингээд 10 хуудасаа өөрийн хүснээрээ хийгээд презентацийн тавихад бэлэн болж байна. За ийм амархан. Та өөрийн хүссэн загвар хэмжээгээр хийх гэж байгаа ажлаа хийж болох нэ. За дахиад өөр нэг зүйл харуулъя. Хом руугаа ороод боршуур хийж болно тийм ээ. Англиар бичнэ. За бас нэг хөөрхөн мэдлэг мэдээлэлээ тэлэх арга бол одоо энэ Canva дээр ажиллаж байгаа нөхцөлд үг зээжлэнэ. Энэ маань бас бидэнд хэрэгтэй тийм ээ. За боршуур гэд ороод үзье. За ингээ хөөрхөн боршуурын бүх төрлийн загварууд гараад ирж байна. За энэ про тэмдэглэлгүй байна тийм ээ. Про тэмдэглэлгүй. За ингээд оронгууд ард урдаасаа хэвлэгдэхээрээр 2 хуудас боршуурууд бэлэн гараад ирж байна. За энийгээ та ямар хүссэн хэмжээгээрээ арилгаад өөрийн хүснээрээ бичиж болно. Монголоор бичээд зөвлөгөө зөвлөмж юм уу те дадал хэвшил гар угаах дадал хэвшил гээд за жишээ нь гар угаах дадал хэвшлэр хийх гэж байгаа болвол hand wash
брошюр гэд бичээд орж болно. За ингээ орчин. За ингээ бас про тэмдэглэлгүй хөөрхөн загвар гараад ирнэ. Энийгээ мөн адил та ямар хідэн игнэ, ямар хідэн хуудастай яг ингээд хийгээд гаргаад авч болох нэ. За жижиг харагдчих би жоохон томруулчих. За ингээд жишээ нь гараа сайтар хөөсрүүлээд гэд өөртөө ингээ оруулж болно. Энэн дээр за хоёрт нь ч юм уу тий алхам 1, алхам 2 ч гэдэг юм уу ингээд өөрсдийн хүснээрээ арилгаад нэмээд хасаад оруулж болох нэ. За бас нэг хэлж өгөх зүйл маань юу гэхээр та энэ компьютероос магадгүй таны хийх гэж байгаа зүйл компьютер дээр шин зураг нь байгаад Canva дотор байхгүй байгаа бол энэ upload гэдэг дээрээ дарчна. Ингэнгүүт таны Google дээр байгаа бүх зургууд эсвэл эндээ хэрэгэлсэн бүх зургууд ч гарч ирнэ. За компьютероос татахын тулд энэ uploads дээр дарчна. За энэ дээрээс та өөрийн хүссэн зургаа оруулаад ингээд бас ажиллаж болох нэ. За энийг ч юм уу те ингээд хийчих. За ингээд хийнгүүт энд уншигдаад таны Canva руу хуулагдчихэв. За ороод ирлээ. За би энийг ийшээгээ хуудас руугаа оруулъя. Энийгээ за ингээд хамруулад хуудсандаа багтаагаад ингээд хийчихнэ. Ингээд маш хөөрхөн тооны бүтцтэй ч гэсэн өөртөө маш хэлбэр аргаар хийх боломжтой байдаг байгаа шүү. За тэгээд богино хугацаанд хэрэгтэй мэдээлэл хүрэхийг хичээлээ. Та нар маань өөрсдөө туршиж үзээд хичээл ажилдаа хэрэгжүүлээд үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.